Намайг Мямар Сүрэнгийн Бүгжил хам гэдэг соёл урлагийн их сургуулийг жүжигчний мэргэжлэр төгссөн. Гэхдээ яг жүжигчний мэргэжлэр бол ажиллаагүй. 2002 оны ихээр ТV5 телевизэд эхлээд яг нэг дадлага ажил хийж үзээд 3 сар дадлага ажил хийгээд тэгээд ТV9 телевизэд мэдээний албан сэтгүүлчээр ажиллаж эхэлсэн. Тэгээд одоо яг энэ хог хаягдлын салбарт ажиллаж байна. Манай авчи яруу найрагч шүү дээ. Ламжуун Мямар Сүрэнгээд тийм учраас багт яадаг гэсэн байвал манай гэрт дандаа яруу найрагчд, зураачд, дандаа уран бүтээлчд ирдэг гэсэн. Тэр үед чинь одоо айлт тийм сервант, хевс центр байдаг гэсэн шүү дээ. Манайд ерөөсөө тийм тавилга байдаг байгаагүй. Нэг хан шалнаас таад хүртлээ тэр чигтээ номл өрөөстэй байдаг гэсэн. Тэгээ би найз нарыгаа гэртээ оруулж ирэхээс жоохон ичдэг. Яагаад гэвэл нэг сервант байхгүй юм чи. Яадаг вэ гэвэл орж ирэл дандаа ном авчирч өгдөг хүүхдүүдтэй. Тэгэл тэр номын одоо хүүхэд юм чи бүгдийг нь уншина гэж байхгүй. Гэхдээ номтой маш ойрхон өссөн. Би багаасаа ер нь бол тийм янз бүрийн зураглалууд их бичдэг байсан, тэмдэглэл хөтэлдэг байсан. Аавын нөлөөлтөд дандаа л тэмдэглэл хөтөлөхөөр хүний бодол цэгцэрдэг гэж хэлдэг байсан учраас би дандаа тэмдэглэл хөтэлдэг байсан. Тэмдэглэл маань сүүлдээ зураглал болоод, зураглал маань бага хэмжээний өгүүлэлэг болоод гэхдээ миний өөрийн хувьд ч тийм тэгж явж байгаад сургуулаа төгсөөд би анхны хүүхдээ гаргасан. Тэгээ хүүгээ гаргасныхаа дараа 3 жил би яг хүүгээ гэртээ харсан. Бүр хинтэй ч уулздаг байсан. Энэ хүн амьд юм уу гэмээр алга болсон. Яагаад тэгэхээр анхныхаа хүүхдийг гаргацаад тэгээд манай нөхөр гадагшаа авсан. Тийм болохоор нөгөө хүүгээ би заавал өөрөө өсгөх ёстой гэл 3 нас хүртэл би заавал харна гэд бүр яг тэгээд өөртөө бүр ингээ ботцсон байсан учраас бүр хинтэй ч уулзахгүй яг 3 жил хүүгээ хараад тэгээд цэцэрлэгт өгөөд тэнгүүтээ ажилд орсон. Тэгээд ТV9 телевиз рүү инхо захирал руу очсон. Тэгээд инхо захирал руу яагаад очсон бэ гэвэл би ч нэг тэр үед дотроос ануу гэх тийм нэг ном гаргацсан байсан. Тэр үедээ яг гэртээ байж байхдаа бичсэн. Тэгээд тийм ном бичсэн байсан учраас хүнд үзүүлэх юмтай болсон байна шүү дээ өөрийн хувьд. Тэгсэн чинь надад шууд л боломж олгол. За чи ороод ажиллаад үз харъя гэл. Тэгэл хичээж эхэлсэн дээ. Тэгэл орой олгоо за маргааш ямар мэдээ их үү? Миний хийх мэдээ бусдынхаас ямар байвал онцлогтой байх уу гэл. Манай отхон гэдэг нөө сэтгүүлчгч маань манайг шууд удирдлага буюу мэдээний албаны дарга байсан учраас үнэхээр бүр ингээ хүнд боломж олгодог гэсэн. Чи чадна штэ чамаас өөр хин чадах юм шууд эфирт гар гэл тэгдэг байсан байхгүй. Тийм болохоор чинь хүн өөрөө хичээгээд за би эфирт гарах юм бол яах ёстой вэ? Stand up заавал хийх ёстой бол би яаж бусдаас арай өөрөөр хийх ёстой бэ? Юун төлөө бас соёл урлагийн их сургууль сурсан билээ. Энийгээ яаж ашиглаж болох вэ гэл яг тэгж бодож хийдэгсэн. Шууд мэдээ хийгээл тоймд орно энэ төр гэдэг бол надад маш том шалгуур байсан байхгүй. Одоо анзаарахад би хамгийн эртэрдэг тэг хамгийн орой явдаг гэсэн. Бүх ярих юмнуудаа бүгднгийн цаасан дээр яг хүнд ярьж өгч байгаа юм шиг бичээд тэгээд толны өмнө гараад тэрийгэ өөр ингээ баг цээжлээд тэгээд цээжлэхтэй дундуур нь гарах зарим үгнүүдийг би мэдгүй одоо мартан шүү дээ. Тэрийгэ томоор улаанаар тэмдэглээд бүр ингээ 2-3 утсыг биччихээд тэгж тоймд ордог байлаа. Тэгж л ер нь сэтгүүлчийн анхны ажлуудыг хийжсэн дээ. Бид нар чинь залуу байсан учраас бас одоо би бодоход нийгэмдээ болж бүтэхгүй байгаа юм гаргах юм бол илүү сайн сэтгүүлч юм байна. Энийг л гаргах ёстой байна гэж боддог байсан. Би тэрэндээ алдсан гэж боддог. Одоо бол яах ёстой вэ гэвэл хамгийн сайн сайхан юмыг түгээх ёстой. Яг тэгвэл айлын хоймор шууд одоо дур мэдээд тэр зурагтан дотор нь ороод суучж байгаа хүний хэлж байгаа ярьж байгаа үг бол шууд хүнд хүрчиж байгаа учраас сэтгүүлчүүн тэрийгэ маш их бодох ёстой юм байна. Аль болох зөв юмыг ярих тусам тэр чинь илүү эрчим хураагдаад илүү тэр чинь дэлгэрдэг юм байна гэдгийг
одоо л ойлгочих шүү дээ. Тухайн үед л тэгж боддоггүйсэн. Тэгээд хүн баг байсан юм уу? Би мэдэхгүй байна. Ямар ч гэсэн өдөр нь мэдээнд яваад өглөөний хөтөлбөрт бас гараад шөнийн бас нэг шөнийн дээр билүү дээ. Бас нэг тийм нэвтрүүл ингээд 3 юмд явж байгаа гэртээ баг очт юм уу байд юм бөө. Тэгсэн чинь хүмүүс намайг би бол мэдээгээ хэмээрэдэг. Гэтэл хүмүүс намайг шөнийн нэвтрүүлгээр таниад байсан. Нөгөө шөнийхээ баахан сонин юмыг ярьж байгаа. Тэгтээ тэрэндээ би айл болох нүг хүмүүст урлаг талаас нь ойлгуулах гайл натур зурагдж байгаа үйл явцыг гоё ингээд харуулад тэгж хийжсэн байхгүй юу. Тэгсэн чинь тэгэл шөнийн нэвтрүүлэг хөтлөө сууж байгаа юм чинь мэдээж хүмүүст одоо тэгжэл буун штэ шөнийн нэвтрүүлэг хөтлөж. Тэгээ маргааш нь ингээд амар сүртэй нөгөө улс төрийн ч юм уу нийгмийн асуудал хөндөөл нэвтрүүлэг мэдээ бэлтгээд явж байгаа хүмүүс хөө чи чинь нөгөө шүн тэгжсэн биз дээ гэд ингээд идэг гэсэн. Тэгээд надаа бүр тэр нь үнэхээр хэцүү. Тэгээд шөнийн нэвтрүүлэг чинь баг 2 моёр гээд дуустдаг. Тэгээ 2 гээд дуусан гут гата хүм хүлээж идэг. Бүр ингээд огт танихгүй хүн хүлээж идэг. Би энийг хиймээргүй байна гэж хэлээд. Тэгээ шөнийн нэвтрүүлгээсээ чөлөөлөгдсөн байт юм аа. Тэгээл мэдээндээ шуударсан да. Бурхан минь. Хариуцлагагүй уул уурхаагаас болоод одоо нутгийн ард иргэдийн амьдрал ахуйд ороодсон мал ахуйн бэлчээргүй болцсон уух усгүй болцсон гэд яг ийм төрлийн нэвтрүүлэг мэдээлэл бид нар их голцоо бэлтгэдэг байсан. Өмнө говьт явж байсан чинь өмнө говийн нэг аль суманд байлаа да хамгийн зүүн уртлын сум байсан шиг санагдчихээн. Тэгсэн нэг 2 эмээ өвөө 2 байд юм билээ. Тэгээд нөгөө өөрийнх нь дөнгөж одоо малын бэлчээр байтугай зүгээр нүг гэрийнх нь хажууд өрөмдлөг хийсэн байгаа байхгүй юу. Тэр хаваар сурчлаг хийж явж байгаад уулан дээр нөгөө өвөө эмээ хоёртой чинь гарах болдог байхгүй юу. Яагаад уулан дээр гарсан чинь тэр уул бол маш их одоо хаттай. Тэгээд ингээд нураад идэг. Дэше авирах гэхлээр ингээд чулуун нураад авирахад хэцүү. Тэгсэн нөгөө эмээ өвөө ирж ирсэн ингээл бүр амар хурдан ингээл айгүй хөнгөш ингээ гараа явцсан. Би болохоор бүр өст арай хийж гарсан байхгүй юу. Тэгээ хаврын айгуу тийм хавсрахтай сэрүүхэн үеэсэн. Тэгээ би нөгөө эмээгийн гарыг харсан чинь бүр ингээ хааграад бүр амар болчихсон. Тэнгуут нь би нөгөө өөрт байсан бэлэг өгсөн байхгүй юу. Та энийг өмсөөрэй гэдэг үлдэг явц. Тэгсэн чинь тэрний дараа нөгөө манай сэтгүү телевизийнхэн дахиад тэр айлд очиж таарч л дээ. Тэгсэн чинь нөгөө эмээ маань миний бэлэг өмсөөгөө авдралд хатгалцсан. Танай телевизийн тэр охин өгсөн штэ гэд ингээ хатгалцсан байсан гэсэн. Тэгээ тэр бас надад ерөөсөө мартагддаггүй. Сайн сайхан дурсамж бүхэн эргээд аз жаргалаар аялуулдаг таатай. Жүжигчний мэргэжлээ орхиж сэтгүүл зүйн салбарт хүч сорон зүтгэж явсан он жилүүд саяхан мэт. Үзэг нь хурц, өг нь үнэн, цэвэр тунгалаг байх дүрмтэй энэ л салбартаа би хайртай. Учир гэвэл өнөөдрийн намайг өчигдрийн ажил мэргэжил амьдралд учирсан бүхэн минь бүтээсэн юм. Хүнийг бүтээдэг зүйл бол энэ эргэн тойрон, энэ нийгэм, энэ амьдрал, хүн тэр бүхэн л намайг бүтээж байгаа. Бүгдийг тэгж бүтээж байгаа. Тийм болохоор олон хүнтэй уулздаг байсан, олон газараар явдаг байсан сэтгүүлч мэргэжил маань яалтчгүй өнөөдөр намайг бүтээхэд нь л болсон. Энэ хог хаягдлын салбарт орох болсон шалтгаан бол 6-7 жилийн өмнө жилүүдийн гадагшаа авах боломж олдод сургалтанд явсан. Тэгтээ дандаа Японочдтой хамт амьдарсан нэг айгу жижигхэн дотор харин тэгээд Японочдтой хамт амьдарсан. Тэгээ миний хажуудлын одоо нөгөө нэг руммейт гэдэг шүү дээ. Тэр маань ерөөсөө хогоо хайдгүй. Тэгээ ер нь Японочд ерөөсөө хогоо хайдгүй. Тэг бүр ингээд жижигхэн өрөөнд амар новширч амьдардаг. Бүр гайхаад энэ яасан бүр хэцүү заваа юм бэ гэж боддог. Тэгээд надаас угаасаа жоохон залуухан охин байсан учраас за яах вэ гэд би дандаа өрөөгөө цэвэрлээд ингээ байж байгаа гэсэн аахгүй юу. Тэгээд ажиглаад байсан чи ер нь яадаг байсан бэ гэвэл нөгөө Японочдыг багаас нь бүр ингээд хог хаях юм бол энэ хог чинь байгаль дэлхийд очоод хортой шүү. Хэрвээ хаях юм бол заавал англиад
дараагийн аюулгүй одоо байгаль дэлхийд аюулгүй байх тэр нөхцөлийг чи өөрөө бүрдүүлэх ёстой шүү. Хог хайсандаа чи өөрөө төлбөр төлөх ёстой шүү гэдэг тэрийг маш сайн ойлголцсон юм бил. Тэр Фижи арлынх ерөөсө хогоо ангилдаггүй учраас нөгөө японочууд маань одоо бодоход хайж чаддаггүйсэн юм лээ. Тэгээд явхдаа мэдээж өөрийнх нь хэрэгжилжсэн шампунь ч юм уу те будаа тэгээ савн энэ төр нь үлддэг байхгүй юу. Тэнгүүд тэр яадаг вэ гэхэлэр бүгднгийн ингээд амар гоё ингээд баглаад тэгээд ингээд захиа бичээд тэгээд өрөөнийхөө үүдэнд үлдээд за би ингээд Токиогийн тим нартай тим оюутан юм аа. Энэ сургуульд одоо ингээд хэдэн сар сурлаа, маш их юм сурсан. Тэгээд энэ миний хэрэгжилжсэн шампунь, энэ миний хэрэгжилжсэн савн шүү. Үргэлжлүүлээд тэ тухтай сайхан хэрэглээрээ сургалтын амжилт төсөө хүмүүсийг ингээд бичээд үлдээчихдэг байхгүй. Бид нар бол хизээч тимийг багадаа нэгдүгээр заалгаж байгаагүй. Тэгээ хүнд үгэн гэдэг ойлголт за яг зарим нь байж болно. А зарим нь болохоор зүгээр л хайцаал явчихдаг. Тийм болохоор энэ бүр надад бүр айгүй тийм оо шокны байсан гэх үү дээ. Тэгэл тэднээс тиймэрхүү юмныг сонсоос явж байгаад хоттой Монголд өрөөд ирсэн чинь надад бүр агаар салхи нь үнэхээр гоё байсан л да бүр ингээл синк гээл те яг ингээ гата богш шиг үнэхээр гоё байсан. Гэхдээ ингээд уул хаад бут сондуул гэ хаасаагүй өнгөнгийн гялгарууд бөөн архины шил ингээд зам дагуу гэлзаал тэг тэрийг хинч цэвэрлэхгүй тэг хинч тэр нь санаа зовхгүй ийм л байх ёстой юм шиг. Тийм байсан. Бооцны ч юм уу чихэр шоколадны гэлгэруудад дандаа хатуу гэлгэруудад байдаг болохоор шууд хаягдаад байдаг. Тийм болохоор манай нөөний давхар авах яваад байсан тийм гол онцлог бол яг энэ нөөнийг авахгаас гараад хаягдаад байдаг хатуу гэлгэруудыг авах ийм гол зорилготой гэсэн. За энэ надаа энэ виноны шил бас шууд хаягддаг шүү дээ. Ер нь бол импортоор орж иж байгаа гоё чамын шилнүүд бүгд хаягддаг байхгүй юу. Тэгээ ганцхан манай ивентийн үеэр авдаг. Тэгээд энийг яах гэж байгааг л шин шил компанийнхандаа өгөөд тэгээд бид нар буталж хагаад ямар ч байсан шин чанарын өөрчлөлт барилгын дулаалгын автыг хийхээр ажиллаж байгаа маа. За энэ манай яг хөө телевизд орох боломж байсан л да. Телевизд ороод суул болох л байсан. Гэхдээ нэг л ингээд сэтгэл төвдөхгүй байсан. Тэгэл ерөөсөө яагаад би одоо ингээд сэтгүүлч юм бол те яагаад заавал төрийн ордонд орохоор сэтгүүлч гэх хэвээр. Яагаад эдийн засаг улс төр ярихаараа л сэтгүүлж авах хэвээр. Би зүгээр хоог ярьдаг байж болохгүй мүү орчны бохирдол гээд. Тэгээд гэртээ өөрөө нөгөө нэг хэрэглээгээ танаал хогоо ангилаад эхэлсэн байхгүй. Тэгээ хогоо ангилж эхэлж их авцтай Монгол улсын маань хог хаягдлын менежмент ямар дараа буурай энэнд хэн санаа зовдөггүй те ард иргэдийн маань хандлага ойлголт нь бүр тис бүр ингээд 0 тий тэгээд улс төрчид нь хизээч энэ хог хаягдлын салбар руу ордоггүй ийм байгааг анзаарч байгаа байхгүй. Хэрвээ надад энийг таалагдахгүй бол энийг би өөрчлөхийн төлөө явах л ёстой шүү дээ. Надад таалагдахгүй нь муухай байна. Монгол сте завангийн хаяад явахыг бол хинч чадна шүү дээ. Гэтэл энэ монголчин яг миний үр хүүхдийн амьдрах үеийн үед бидний Монгол байгаа. Тэгэхээр чи энийг муухай гэд хаяад явчихна гэдэг бол байж боломгүй. Заавал болохгүй бүтгүй юм байгаа л өөрчлөх гэдэг нэг хувь хүн талаас заавал оролцох хэрэгтэй гэж бодол. Тэгэл энэ салбараа ороод ажиллаж эхэлсэн гэсэн үг. Энэ охин компани 10 гаруй ажилчид яг офис ажиллаж энтэй ажилдаг. Тэгээ бид нар өөрсдөө хоолой энэчнээ хийгээд иддэг. Тэгээ энэ болохоор сүүлийн үед гарсан ногооны аягдлын ингээд хайдаггүй байхгүй юу? Энийг ингээд үхэртэй өгчнөл гэсэн үг шүү дээ. Тэгэхээр чи үхэрд болоод маш сайхан тэжээл болно шүү дээ. Харин бусад хогтойгоо хайчих юм бол энэ чинь өмхөрөөд нөө нэг дэлхийн дулаарлыг хамгийн их үүсгэхэд нөлөөлөд байгаа метан хий CO2-ыг ялгаруулахад хамгийн их нөлөөлж байгаа байхгүй. Тэгэхээр энийг ингээд тусна авчиж байгаа. Энэ болохоор кофений шаар чинь бас маш сайхан бордоо болдог. Би нөгөө чигийн улаан тэжээдэг байсан. Одоо болохоор нөгөө манахаас бас ерөөсө хүнсний аягдал гарахаа байсан учраас би найздаа өгсөн байгаа. Энийг бас ингээл хадгалж агаад манай найз чигийн улаанд аваад явцдаг. Эсвэл бид нар цуслан руугаа авч аваад бордоо болгодог гэсэн үг байхгүй. Тэр болохоор нохоондоо өгөх гэж байгаа. Надад нохоо байхгүй л дээ. Гэтэ нөгөө
жоохон хотоос гараад явангууд чинь дандаа хадгалсан нэг хүнснээс гарсан болцсон яс мас тийм хаягдал байгаа учраас хадгалаад тэгээд энийг аваачиж өгнө гэд. Манай хувьсгын ер нь бол нэг ангилдаггүй байсан. Тэгээд бид манай нөө шилний манай булгаа бит хоёр орж ирэл хогоо ангилж ерөөсө тийм шаардлага тавьсан. Тэгэл ерөөсө тэрнээс хойш хогоо ангилдаг болсон. Жил гарны өмнө хэлжсэн баг. Тэгэхэд бол таньж мэддэг хүмүүс маань хүүе бүжи чи юу хийгээд явах юм бэ гэхэд шоолж исэн яг үнэндээ. Юу хоггүй. Чи тэр телевиз дотроо ороод гой нүүрэн бүрээ будаа суувал илүү гой зохих юм биш үү гэж хэлжсэн. Гэтэл одоо тэр найзууд маань өөрсдөө хогоо ангилдаг тийм болсон байгаа байхгүй юу. Миний эргэн тойронд байгаа ойр дотныхан маань бүгдээрээ л хог аяглал санаа зовдөг, ангилдаг болчиж тэгээд тэрийг дагаад би өөрөө баг хүртэл эрс өөрчлөгдөж байгаа байхгүй юу. Урд нь би ч нөгөө телевизтэйсэн учраас ер нь л нэг аль болох брендийн хувцас өмсчих сонирхолтой аль болох үнэтэй маах сонирхолтой автобусанд суухаараа ичдэг, захмах орхоос ичдэг, машинтай л явах хэрэгтэй. Би тэгж л боддог байсан шүү дээ. Одоо миний бүр ингээд 360 градус эргэсэн байгаа байхгүй юу. Бүх эрчим энерги чинь байгалийн нөөцийг л ашигладаг юм байна. Байгалийн нөөц чинь дуустдаг юм байна. Тэгэхээр би энэ дуустдаг нөөцийг тултал нь ашиглаад хүүхдүүдтэй юу ч үлдээхгүй явчих юм уу гэдэг бүр ингээд хамгийн сэтгэл зовоодаг асуудал болцсон учраас гол нөгөө нэг концепц буюу агуулга маань эрс өөрчлөгдөд ямар нэг юм худалдаж авах тунд ургүй. Тэгэл миний энэ пижак бол манай том хүүгийн пижак. Надад дахиад нэг юм пижак байгаа. Тэр манай ахын багцсан пижак. Гэт ингээд ийм юмгаа хүртэл ингээд reuse хийгээд гэхүүдээ тий дахиж ашиглаад өмсөд яваад байгаа гэсэн үг. Миний пальто гутал энэ төр бол бараг 10 жил болсон тийм хувцснууд байгаа хгүй. Ямар азар тухайн үедээ бас гайгүй тийм чанартай юм авцсан тий. Гэх мэтэр одоо нөгөө нэг олон жил өмсөх тусмаа л одоо хувцс сэтлэлдээ илүү хайртай, илүү тэрэндээ ингээд дасаад тухтай болчихж байгаа. Би гэхээсээ илүү манай том хүн маань дүүгээ харанга хүн сэнтрээ цуглуулж байна. Гэхдээ тэр хүүхдээ чи багаас нь хогоо ангил усаахаа чи ганцаархнаа энэ дэлхийд амьдрдгүй зүтэй гэдээ ингээд ахаар чин тэр хүүхдээ бүр бас ингээд хүнсээ цуглуулгатай хүртэл өөрийнхөө торыг аваад явдаг, юу авах вэ гэдгээ мэддэг болчихж байгаа хгүй. Тийм болохоор ер нь бол худалдаа авалтан дээр манай гэрийнхэн аль болох сав баглаа бодол нь дахиж ашиглагдах уу? Тэгээд манай улсад дахин боловсруулах үйлдвэр нь энэ сав баглаа бодлыг үйлдвэрлэх үйлдвэр нь байгаа билүү гэдгийг мэддэг болсон. Манай баг хүүхэд бол бүр 1-2 настайгаас л мөс энтер бариад явдаг. Тэгээд жажилсан бохоо бариад ээж энийг дахиж ашиглах уу гэд явчихдаг болсон байхгүй. Тэгэхээр юу гэж бодоод байгаа гэвэл бид нар ч нэг ээж нар штэ. Тийм болохоор заавал ирээдүйн Монгол хүмүүс ямар байх ёстой юм те? Ирээдүйн Монгол улс ямар ах ёстой юм те? Ямар дэлхийн иргэнийг бэлдмээр байгаа тэр чи яг надаас хамаарч байгаа байхгүй. Тийм болохоор манай хоёр хүүхд одоо ингээд юм хум худалдаж авдаггүй те хит ингээд материалыг ч юм уу хөрөнгөнд айхтар нүд дунгаад байдаггүй тэгээд хоол хүнсэндээ анхаардаг тийм болчихно гэдэг чинь би яг тийм Монгол улсын иргэнийг бэлдэж ийн л гэсэн үг байхгүй юу? Би яасан бэ гэвэл би нөгөө хүүхэд өөрийнхөө хүүхдэд л яриад байгаа шүү дээ хогоо ангил гэл өөр гэртээ ангилал байгаад байдаг. Тэгээд тэр эцэг эхчүүдийн цаг дээр нь багш нь та ингээд хог аяглалын талаар дэмж манай хүүхдүүдэд хичээл заах уу гэдэг асуугууд нь би хөөх тгий очил та ерөөсөө те нэг л хүүхдэд заагаад байхаар чи ямар ч утгагүй байна. Ядаж ангийнханд нь хэлж өгье гэ. Тэгээ очиж исэн байхгүй юу? Тэгээд очоод хүүхдүүдээс асуусан чинь тэр чи одоо дунд ангийн хүүхдүүд байсан мөртлөө өөрийнх нь бие угаасан ус хаашаа очдгийг мэдгүй. Хог яаж ангилдгийг мэдгүй. Яг хогнууд нь хаана очиод байгааг мэдгүй. Яагаад тэр уулын ингэрт хогон дээр баахан хүмүүс амьдраад байгаа юм бэ гэдгийг ч мэдгүй. Юу ч мэдгүй байсан. Зүгээр бүгдээрнгийн англи хэлүү, англиар яар гэл дүүтцэн бүгднгийн тоочин болох гэдэг ингээд дүүтцэн. Тэгээд энгийн
амьдралын юмыг юу ч бид нар заадаггүй юм бэл. Хогийг л цэцэлчих юм бол маш олон том асуудал ингээд шийдэгддэг байхгүй. Тэгээд судлаад үзсэн чинь яг тийм номч байхгүйсэн. Дандаа нүг гадны төслүүдийн орж ирсэн тийм нэг орчуулгын ч юм уу тийм номнууд тэр нь тэгээд яг манай Монголын хөрсөн дээр тийм яг сайхан зохицоод буухгүй нийцэмгүй төмөр уяг гээд найруулагч бид хоёр хамт ажиллаж байсан байхгүй. Тэгээд бид хоёр ярилцаад ерөөсөө энэ хүүхдүүдэд зориулсан яг Монгол хүүхдүүдэд ойлгохоор тийм одоо гоё сторитой тийм үлгэр хийгээд тэгээд хогон мангас гэдэг үлгэрийн зохиогоод тэгээд бага ангийн хүүхдүүдэд зааж авдаг болсон да. Чамд өгөхгүй ганцаараа ажиллана. Хөө надад ганцыг өгчөө. Хөө надад нэг бох өгчөө төө. Ямар гоё амттай баггүй оноо. Надад бох байхгүй мүү? Чамд баг байхгүй. Өгөөд би энэнгээр тоглоно. Номын баяр дээр зараа зогсчихсан чинь Creative Bamboo гэдэг театрын продюсер Уянга гэж бүсгээд бид нар яг энэ үнийг хүүхдүүдэд хог хаягдлын талаар ойлгуулах гээд жүжиг тавих гээд олон улсын бас уралдаан тэмцээнүүдэд энэ үнийг орчин цагийн нүүдэлчин монголчууд хог хаягдaltaа хэрэглээнд яаж анхаард юм бэ гэдэг ийм жүжиг тавих гэсэн чи зохиол олдохгүй байна. Хэдүүлээ хамтарч ажиллах уу гэсэн. Тэнгүүт л ерөөсөө уугандаас зөвшөөрөө тэднийхэнтэй хамтарч ажиллаад зохиолыг нь манай хоггүй Монгол бичээд тэгээд тэднийхэн маань Батнайрамдлах маань найруулад тэгээд одоо энэ хогон мангас жүжиг маань явж байгаа байхгүй юу. Тэгэл ганцхан л ийм жүжигтэй байна гэхээр чинь хогны талаар хүүхдүүдэд ойлгуулдаг улсын хэмжээнд одоо миний мэдхээр тэ хогон мангас гэдэг энэ л жүжиг бүх төслийнх нь тэр жүжигийг л энтэнд тоглоулаад яваад байна. Нийцэн бүхэн асраж цотхан би минийх Мэдээж үдсэн хүүхдүүд бол шууд англиад эхэлдэг. Тий, шууд англиад эхэлдэг, ээж авдаа ярьдаг, үнэхээр сайн нөлөөлдөг. За ковидын 2 жилиг хаслаа гэхэд нэг 15,000 орчим хүүхдүүдэд ямар ч байсан энэ сайхан төслүүдийнхний буйнаар үзүүлчихсэн бил. Энэ хүүхдүүд бүгдээрээ математикч болохгүй юм байна. Бүгдээрээ одоо сансар окторгоо судалдаг эрдэмтэд болохгүй юм байна гэдгийг ойлгоод энгийн энэ амьдралын ухааныг бас тодорхой хэмжээнд заах хэрэгтэй болов гэж үнэхээр боддог. Би худлаа яриаггүй. Та итгэхгүй бол энэ цуужгаа хүүхдүүдээс асуу. Итгэхгүй гал энэ цуужгаа хүүхдүүдээс асуу. Худлаа яриагүйгээд автчих. Энэ уул нь ингээд 5 6 байх хэрэгтэй. Тэгээ миний оюуны бие төрөхгүй байна уу? Дахиад зохиох хэрэгтэй. Тий. Дахиад зохиох хэрэгтэй байхгүй юу? Уг нь бол энэ нөгөө хогон мангас гэдэг ингрийн тэмдэг би энийг байнга зүүж авдсан шүү дээ. Энд дээр зүүж ингээ хогон мангас гэд нэг нь энэ хоёр нь энэ гурав нь одоо энэ ном маань үргэлжлэх ёстой. Уг нь бол толгойд ганц хоёр байгаад л энэ. Тэгтээ арай л бичиж чадах. Тэгээ яваад байгаа. Хүүхдүүдээ миний нөр зүгээр байгаа үсттэй. Та нар унаатаа нийлээд худлаа яриад байх юм. Гэсэн судалгаа байдаг л яг энэ хог хаягсын салбарт нэг 20,000 орчим хүн ажиллаж байна гэд. Тэд нар л Монгол улсын хог хаягдлын менежментийг хэрэгжүүлж байгаа гол хүмүүс аахгүй юу. Яг үүндээ урд нь бол би бас тойрол цэрвэл өстэй. Тийм. Тэгээ өөрийнхөө мууд архичин болцсон энэ төр гэл тэгж боддог байла. 20 орчим мянган тонн хунцар орж ирд юм лээ. Тэ. Гэтэл жилдээ штэ. Одоо яг энэ салбарт ажиллаж байгаа түүхчид, хөдөө орон нутагт яг энэ хог дээр байдаг хүмүүс маань нийлж аваад сүүлийн 2 жилийн хугацаанд 12 мянган тонн хунцрыг нь буцаагаад цуглуулсан байгаа байхгүй юу. Тэгээ ёстой ивэ байгаа штэ. Нэг хунцар чинь 500-аас 1000 жил тэр хөрсийг ингээд түлээд идээд бүр амар тэгдэг байхгүй юу. Гэтэл 12,000 тонныг нь тэр цуглуулсан байна. Эднэр бол бүр үнэхээр буянтнууд. Одоо болвол тэр хүмүүс яг манай Монгол улсын хог хаягдлын менежментийг өөрийнхөө ингээд улаан гараар хэрэгжүүлж яваа хүмүүс юм бэл. Яагаад уулын ингэрт өчнөө хүмүүс амьдраад байгаа тэр хогон дээр амьдраад байгаа. Тэгээ тэрийг тэгэл төрийн бодлого гэхээр тэ тэнцээ байгаа хүмүүсийг хүн амьдруулахгүй тий одоо юу гэдэг лээ хаягжуулна энэ төр гэл сонин бодлого яриад байдаг. Миний зүгээр анзаарч байгаагаар тэнд хүнд хэрэгтэй юмнуудыг бид нар ангилахгүй хаяад байгаа учраас тэнд хүмүүс очиж ажиллаад англиад мөнгө олоод амьдраад байгаа хгүй юу. Circular economy гэж ярьдаг шүү дээ. Одоо нэг тойргийн эдийн засаг буюу хог хаягдлын эдийн засаг чинь л одоо
21-р зуунаас хойш дэлхийг аврах эдийн засгийн шинэ агуулга байхгүй юу? Урд нь бол шугамн эдийн засаг гэж байсан. Шугамн гэдэг нь энд одоо байгалийн нөөц байна. Энэ байгалийн нөөцийг ухад төвхөд ингээд аван гутаа ингээд хүмүүс хэрэглээ дэлгүүрт худалдаж аваад ингэж жаад үлдэгдэл гарна штэ. Үлдэгдэл гарангууд нь газраа ухаж жагаад ч юм уу. Эсвэл далаараа шууд хаяна. Тэгээд эн чинь ингээ бөөн хог. Тэгээ энэ хог яах вэ? Байгаль дээр, хөрсөн дээр гол усны тэр чин бохирдохоор хүн чинь өөрөө байгалийн амьтан болохоор эргээд өөрсдөө хордоод өвдөд байгаа байхгүй юу? Энэ чинь зөвхөн Монголынх биш, дэлхийн том асуудал болсон. Тийм болохоор одоо дэлхийн эдийн засгийн агуулга нь өөрчлөгдөд шугам биш энд хэрэглэлээ үлдэгдлийн дахиж ашиглана. Тойргийн буюу circular гэх ийм болсон байна. Давхар авах явуулын станц болгоноор шинэ ангилагчид нэмэгдээд тэгээд танахны хэлж урайлж байгаа дагуу бид нар англиад аваад ирлээ гэдэг. Тэгээд тэр нөгөө нэг алдаатай байдаг байхгүй. Ангилагчдтай илүү дөхөн байлгах гэж гоё ураа үг ч юм уу тиймэрхүү юмнууд биччих юм бол бас нөгөө залуучуудаа нөлөөлөх нэг арга л да. Хариултын тавг авахд ёстой тийм олон ирнэ гэж бодоогүй 70 гаруй жилд хариултын тавг цугларсан шүү дээ. Айлуу тэгээд хадгалчтай юм лээ тий. Тэгээд нэг хэрэглэхдэггүй болоод хоол унд түлхтэд эхэлт юм шиг чанар нь бодоод. Тийм. Тэгээ манай хоггүй Монголын удирдах зөвлөлийн гишүүн. Тэгээд гэхдээ бид нар чинь нэг хүн хүч багтай өдөр тутмынхаа ажлыг хоёулаа л хийдэг. Бүх ажлаа л хоёулаа хийдэг. Тийм болохоор энийгээ ч гэсэн ингээд өөрсдөө хийгээ сууж байгаа гэсэн үг байхгүй. Манайх болохоор шин шилгээд компани зөвхөн одоо хаягдал шилийг цуглуулах ажлын зохион байгуулж ажилладаг. Тэгээ энэ яг хаягдал шил, хөөсөн шилийг одоо эдийн засгийн эргэлтэнд оруулах шилийг ер нь хаяхгүй байх гэсэн юм төслүүд бол нэлээ хит хитэн төслүүд байдаг. Тэгээд анх удаа л одоо хаягдал шилийг цуглуулж эхэлсэн өнгөрсөн оны 6 сараас эхлээд дулаалгын хувьд бол маш чанартай. Тэгээ ямар нэг хортон шавжинд идэгддэггүй бат бүх гал тэсвэртэй гэдэг нэг физик шин чанараа маш тийм давуу талтай технологи юм билээ. Манай нүүдэлчин монголчууд шиг байгальтай ээлтэй бүр тийм одоо ёстой нэг орчин цагийнхаар минимал амьдардаг хүмүүс бол байгаагүй юм шиг байна. Аз жаргал болвол амар амгалан л байгаа байхгүй. Дотоод амар амгалантэй хэрэглээ биш. Тэгэхээр одоо эргээд нүг хүн төрлөختөн маань бидний амар амгалан эд хөрөнгө элбэг дэлбэг байдал биш. Дотоод амар амгалан юм байна гэж үзэж байгаа учраас бяцлаглыг, өөрийгөө чагнахыг, байгальдаа гарахыг хамгийн их эрмэлзэж эхэлж штэ. Тэгээ эн чинь манай монголчуудын нөгөө нүүдэлчин ах байгальтай хайртай ээлтэй тэр амьдрал маань л эргээд бас хүний сэтгэлийн амар амгалан тэр нөгөө хайгаад байсан аз жаргал чинь тэнд байсан юм уу да гэдэг дээр эргэж бууж ийн гэж ойлгоод байгаа байхгүй. Тэгэхээр зүгээр өөрөө өөрийгөө танихад маань энэ хог хаягдлын салбарт орсон хог хамгийн их нөлөөлсөн. Хинтээ ч өрсөлдөхгүй болчтой. Одоо ингээд манай найзууд шүүб өмснөө байна уу? Өндөр өсгийтэй гуталтай ганган дэгжээ явна уу байна уу? Надад ямар ч хамаагүй. Би өөрөө өөрийгөө л гоё гэж бодож байгаа хгүй юу? Тэгээд би өөрөө л болж ийн гэж бодож байна. Миний хувцс надаа л гоё таатай байна. Тэрнээс тэр хүнтэй уралдах тийм хүсэл, тийм юм бүр байхгүй болчихдог шүү. Энэ хогтой холбоотой байхгүй. Зөвхөн одоо гэрээс гаргаад хогоо хайчаар орцондоо хайчхад л миний одоо гэр сайхан болчихж байна гэсэн тийм ойлголттой байгаа хүмүүст тийм оршин суугчдад хичнээн гоё ангилах сав тавьж өгöd ангилдаггүй л байхгүй юу. Хог үнтэйгээд яриад байна те. Тэр хэрэглэгч би хог гаргах чад тэрийгэ зарах ёстой биш. Ийм ойлголт хаач байхгүй. Харин одоо хамгийн зөв ойлголт бол би юм хэрэгэлсэн надаас хог гарч байгаа бол тэрнийга аюулгүйгээр үйлдвэрт хүргэж өгсөн. Аюулгүйгээр байгаль дэлхийд ээлтэйгээр устгасныхын төлөө талархаад төлбөрөө төлөх ёстой. Ийм систем явж байгаа байхгүй. Энэ систем хамгийн зөв систем. Тийм учраас Япон, Солонгос энтерт дандаа хогны ууднууд нь үнэтэй байдаг. Том уут авах тусмаа л үн ихтэй.
Хог бол мөнгө юм байлээ штэ, баялаг юм байлээ штэ. Танаахан худалдаж авах хэрэгтэй штэ гэдэг. Гэтэл тийм юм байх юм бол хүн болгон өөрийн гаргаж байгаа хогоо зарах гээд улаарад ах юм бол энэ Монгол улс чинь хизээж хогноосоо салахгүй дөнгөж дэмжигнж байгаа төр засгаас ямар ч дэмжлэг байхгүй дахин боловсруулах үйлдвэрүүд чинь хөл дээрээ зогсож эргэлтэнд орж чадахгүй. Ийм үйлдвэр байхгүй бол бидний гаргаж байгаа хог энэ уулын ингэрт булагцаар л ах болно. Одоо тэгээд хідэр авахыг хідэн нөхөргийн манай хаягдал шилт хэд вэ? Би зарамаар ингээд өгдөг. Ингэх юм бол угаасаа хог буурахгүй. Тэгээ энэ болохоор манай хаягдал шилийг авдаг манай сав баггүй юу? Энийг сөөхүүдэд байрлуулдаг. Тэгээд нөгөө ресторан баарууд ч юм уу те өөрсдөө хүсэх юм бол байршуулдаг. Гэхдээ энийг ингээд нөгөө нэг хүссэн газар хамаа замаагүй газар тавиад тахлаар хүмүүс ингээд хог хийгээд байдаг. Дахин боловсруулах үйлдвэр бараг 40-од байдаг гэсэн тоо байдаг боловч үнэндээ тууштай, тогтвортой ажиллаж байгаа нь 13-нд л багтана. Яагад гэвэл дахин боловсруулах үйлдвэрүүдийг төрөөс ямар ч дэмжлэг байдгүй. Дэлхийн бусад улс оронд яадаг вэ гэвэл тэднийг татвараас чөлөөлнө тий. Тэгээд цахилгааны хөнгөлөлт эдлүүлнэ. Тэгээд ямар нэгэн байдлаар бүтээгдэхүүн гарлаа гэхэд тэрийг төрийн худалдаа авалтанд оруулдаг. Зөвхөн технологио сайжруулахад анхаарад тогтвортой ажиллаж байдаг байхгүй юу? Гэтэл манай дахин боловсруулах үйлдвэрүүд бүр ямар ч дэмжлэггүй. Ядаж газраа авъя гэхэд л тэр газрыг нь дуудлага худалдаанд оруулчихна. Энэ сав надаа үнэхээр таата сайхан байдаг. Ингээд хавтаа ингээд эвгэгдчихдэг байхгүй юу? Ингээд аваад явчихдаг. Хаана ч хэрглэж болохоор тэгээд PP гэдэг нэртэй хуванцрыг дахин боловсруулаад хийдэг ийм харцаг байдаг. Одоо энийг нөгөө нэг олон хүн аваад л те нөгөө үйлдвэр маань тогтвортой ажиллаж чадахгүй байгаа учраас үйлдвэрлэхэ болчихж байгаа байхгүй. Өөртөө нөгөө давхар авах явуулын станцтай зориулаад энийг ингээд хийсэн гэсэн үг. Зураад будаад энэ л гэхэд одоо ч хаа байсан 2019 оны 19 онд анх хийжсэн байхгүй энийг ашиглаад яваад байгаа. Чирээл яваад нүг эмгэн шиг гэдэг шиг ингээд л яваад идэг. Тэгээд энийг хайж чадахгүй. Гэхдээ энэ чи хэрэгтэй юм чи. Энэ ажил надаа ямар нэгэн ашиг орлого тий ядаж өдөр тутмын цалинч бид булгам захирал бит хоёр ч өөрсдөө бодож авдаггүй байхгүй юу. Манай нөгөө гэр бүлийн хүн маань хамгийн их дэмждэг болохоор энэ ажлыг өдөө 5 жил хүртэл тууштай хийж чадж байгаа гэсэн. Зөв юм хийж байгаа гэдэгтээ бат итгэлтэй. Эх орон гэдгийн өмнө бол би өөрийгөө би бол дэлхийн нэг иргэн. Тэгэхээр дэлхийн маань өвдөд байгаа бол би энэ өвчнийг нь эмчлэхт оролцох тийм ёстой хүн л гэж бодоод байгаа байхгүй юу. Тэгээ Монгол улс маань бүх хог хаягдлаа ангилж ялгадаг, тус тусдаа үйлдвэрт очдог ийм нэг тогтолцоо бий болчих юм бол энэ бол өстой хамгийн том ажил. Тэгээ энийг миний насанд хийж бол барахгүй байх л да. Тэгээ манай багийнхан маш хүчтэй ажиллаж байгаа дандаа залуучууд л байгаа. Энэ дэлхийн ертөнцийг бид өөрчилж чадахгүй. Төрхөн зуурын жуулчин мэт ирсэн замаараа буцхан жам. Тэгэхдээ чадах мэдэх бүхнээ олон хүнд зааж сургаж хэвшүүлгсэн. Энэ эхлэл ирээдүйн үр хүүхдэд минь зөв эрүүл аюулгүй дэлхийг үлдээн гэдэгт би итгэдэг. Хизээч буцаж цуцаж нугарахгүй сонголт бүхэн минь магад миний л хийх ёстой ажил үүр чадах ачаа хувь тавилан байх.